За сайн байцгаана уу хүмүүдээ. Багш нь код орог руу хэрхэн нэвтрэх зааварчилгаа болон нэвтрэх нэр нууц үгийг нь хүүхдүүдтэй цаасан дээр тарааж өгөө дэвтэр дээр наалгасан боловч дэвтрээ мартах эсвэл цаасаа алга болгосон гэх мэт шалтгаанаас үүдэлтэй кодоо мэдгүй орж чадахгүй байгаа хүүхдүүд байсаар байгаа тул бичлэг хийж оруулж байна дахин. За код орог руу бүгдээрээ эхлээд Google дээрээ код .org буюу код орог гэж бичээд хайхаар ингэж гарч ирнэ. За ингэж гарч ирсэн дараа бүгдээрээ sign in гэдэг товчон дээр дараад за нэвтрээд орохоор ингэж харагдана. Тэгэхээр бүгдээрээ хүүхдүүд маань энэ мэйл болон пассворд энэ дээр юм бичээ яваад байдаг. Энд ерөөсөө бичихгүй, энийг ашиглахгүй гэсэн үг. Юу ашиглах вэ гэхээр зөвхөн энэ section code гэдгийг ашиглана. За section code гэдэг дээр анги болгоны код өөр байгаа. За жишээлбэл багш нь одоо энэ 4-ийн Б ангийн кодыг бичих чинь VPN, PPN гэсэн анги болгон юм өөрөөр 6 оцгоос бүрдсэн код байгаа. За энэ кодоо бичээд дарна. За дараад орохоор тухайн ангийн хүүхдүүдийн нэр харагдана. За тухайн нэрс дээр өөрийнхөө нэрийг олж дарна гэсэн үг. За жишээлбэл мөнх нар гэж олоод дарахаар доотлолт нь энд Now enter your secret words гэж гарч ирнэ. За энэ secret word нь хүүхд толгоных бас өөр байгаа. За хэвлэж өгсөн цаасан дээр байгаа. Хэвлэж өгсөн цаас чи алга болсон дэвтэр дээр мартсан ч юм уу дэвтрээ алга болгосон болвол Moodle дээр ороод хараарай. Багш нь Moodle дээр бас анги тус бүр ер нь оруулсан байгаа шүү. За жишээлбэл мөнх нарынх болохоор Square House гэж бичээд sign in дарна гэсэн үг. За ингээд орохоор багшд нь танарт яаж харагдахаар багшийнх нь хамгийн сүүлд нээсэн хичээл шууд та нарт харагдана гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ шууд тэрийг хийж эхлэхгүйгээр My Dashboard гэсэн энэ цэс рүү орно. За энэ цэс рүү орохоор таны ангийнханд зориулж нээсэн багшийнх нь хичээлүүд харагдана. За тэр хичээлүүдээс эхлээд Minecraft Moodle-ээс арах юм бол Minecraft Adventure, Minecraft Designer, Minecraft Journey, Minecraft Aquatic гэсэн дөрвөн хичээл хамгийн ихэнд байгаа. Тэр дөрвөө бүгдээрээ хийж дуусгана. За одоо ингээ харагдаж байна. Play Lab-ыг багш нь хамгийн сүүлд ингээ нээсэн болохоор ингээ харагдаж байна тийм ээ. За Minecraft Adventure, Classic Maze, Play Lab хоёрыг багш нь Minecraft-ийн хичээлээ бүгдийг хийгээд дууссан хүүхдүүдэд зориулж нээсэн байгаа. За ингээд нэг хичээл нь харагдахгүй байх юм бол энэ View More гэдэг дээр дараад орохоор ингээ бүгдээрээ харагдана гэсэн үг. За тэгээд эхнээс нь хөшүүлээд хийн. За жишээлбэл designer гэдгийнхаа хийж дуусгаагүй байвал view course гэдэг дээр дарж ороод за тэгээд хийгээд эхэлнэ гэсэн үг.